Улаар мөргөөс бүгдэнд нь орой минь төргий. За хэдүүлээ House of Dragon Season 3-ийн 3 дугаар анги дээр хүрэлцэн ирлээ. За тэгээд та бүхэн бас donation илгээсэн байгууллагаа ариун бэлэг инх point нартаа маш их баярлаа. Чин сэтгэлээсээ маш их баярлаа. За ингээд хэдүүлээ эпизод 3-ын талаар ярилцгаая. За ингээд юугаа эхэлцгээе. За хамтдаа ярилцгаая. За тэгээд би тэгээд зарим нэрнүүдийг буруу дурдсан. За хольд сорьсон тэмхүү тохиолдол та бүхэн гоё доор засаад бичиж байгаад бас маш их талархаж байна. За тэгээ миний бас дутуу орхисон зүйлүүд бас байх юм бол та хэд мань гоё бас засаад тэгээд нөхөд бас хэлээд өгөөрэй. За тэгээд энэхүү за ингээд энэхүү анги маань болохоор Ренери хатны ялалтын тухай ялалт гэж нэрлэгдсэн иймэрхүү анги бол байна. За тэгээд энэхүү анги маань болохоор эхний дүрслэл нь бол Демон Таргариен болон Ормонд Хайтауэр хоёрын уулзалтаар бол ингээд эхэлж байгаамаа. Уулзалтаар энэ хүн эхэлж байна. За ингээд хэдүүлээ ерөөхдөө энэхүү ангиудаа хэдүүлээ нэлээд товч бөгөөд яг тодорхой үйл явдлуудыг л нэлээд яриад явчих гэж бодож байна. Бүгдийг ярих бол шаардлагагүй хаа гэж бол ер нь бол бодож байна. За ном дээрх үйл явдал дээр бол яг ийм үйл явдал ер нь бол байхгүй байгаа. Тэгэхээр энэ бол кино продакшны зүгээс өөрчилж оруулсан зүйл байна. За одоо эдний яг уулзалж байгаа энэ локейшны энэ байршлын хувьд болохоор хаана вэ гэхээр эдгээр энэ Тамблтон гэдэг хотын урд хэсэгт бол одоо энэ уулзалт маань явагдаж байгаа гэсэн үг. За энэ Тамблтон гэдэг хот ямар учиртай вэ гэхээр King's Landing гэдэг хот байгаа шүү дээ. Одоо Ренери хатны маань өмнөх анги дээр эзлэн авсан King's Landing буюу хааны хот байгаа. За хааны хотоос байгалийн зүгээр өмнөд хэсэгт нь одоо байрладаг энэ Тамблтон гэдэг юм жижиг цайз бол хот бол байгаа. За энэ хотыг ерөнхийдөө одоо стратегийн хувьд бол энэ хотыг эзлээд авчих юм бол King's Landing-ийн хаалгыг эзлээд авчлаа л гэсэнтэй ерөнхийдөө дүүцхүүс хэмжээний байгаа. За тэгээд Хайтауэр овгийн Ормондоор удирдуулсан Хайтауэр овгийн цэргүүд маань одоо энэ Тамблтон хот руу ингээ явж явах үед нь одоо манай хэн маань Демон Таргариен маань ингээ өгтөн хурж ирээ. Тэгээд энэ хоёр ингээ одоо уулзалтж байгаа. За тэгээд Демонтой хамт болохоор 3 луу байгаа. За Craxus гэдэг бол Демон Таргариены луу. За Vermithor гэдэг бол Хүү Хаймерийн луу. За Vermithor луу маань болохоор одоогоор энэ төв дээр байгаа 2 дахь том луу байхгүй. Wager-ийн одоо дараа орох ийм луу байгаа. За тэгээд 3 дахь нь болохоор Silver-ийн гэдэг луу. Энэ болохоор Off-White гэдэг одоо ботч бол унж байгаа. За ингээд ийм 3 луутайгаа бол ингээ хүрэлцэн ирсэн байна. За тэгээд Демон ханхуу бол мэдээж яасан бэхээр бууж өхийг бол ингээ шаардсан. За тэгээд бууж өхийг шаардаад тэгээд Ормонд Хайтауэрын бууж өгж байгаа. За Хайтауэрын талд юу аав гэхээр Ормонд Хайтауэр овгийн цэргүүд болон Дэрон Таргариены Тесерион гэдэг луу байгаа. За хөх хатан гэж нэрлэгддэг тийм ингээд далавцаад дэлгэхлээр ийм хөх туяатай ийм луу байгаа байхгүй. За энэ луу бол нөгөө талд бол байгаа гэсэн. За ингээ хоёр талаасаа иймэрхүү хүчтэй бол таарж байгаа. За хэд мэдээж тулаан хийх юм бол Демон Таргариен бол ялах нь ойлгомжтой. 3 том луутай байгаа учраас. За энэ Тесерион гэдэг луу маань болохоор ер нь бол зулцсан луу бол мэдээж байгаа ба. За Дэрэн ханхуу хэдүүлээ ерөнхийдөө Дэрэн ханхуун Ормонд Хайтауэрын талаар ингээд тус нь яриад явчих гэж бодож байна. За эхлээд хэдүүлээ Демон Таргариены тухай ярилцъя. За Демон Таргариены өнцгөөс бол юу болж байгаа гэхээр мань хүн бууж өхийг бол ингээд шаардж байгаа тийм ээ. Бууж өхийг бол шаардж байгаа. За тэгээд Ормонд Хайтауэрыг 3 лугаар бол сүрдүүлж байгаа. За Ормонд Хайтауэр бол бууж өгөө сэлмээ ингээд өмнө бол тавьж байгаа шүү дээ тийм ээ. За энэ сэлмийн талаар хэдүүлээс хожим эргээд ярилцъя. За тэгээд Дэм болохоор Дэрэн ханхууг бол одоо юу байна? Одоо Дэрэн Таргариеныг бол барьцаалж авнаа гэд. Тэгээд Дэрэн Таргариеныг барьцаалж байгаа. Дэрэн Таргариен хэн бэ гэхээр Алисент хатны 4 дахь хүүхэд буюу хамгийн бага хүүн баг. За ингээд Дэрэн Таргариеныг барьцаанд авж байгаа. За тэгээд нэг шаргал үстэй хүүхдийг бол авчирж өгсөн. Тэгээд энэхүү шаргал үстэй хүүхэд бол мэдээж одоо юу байсан шүү дээ те. Дэрэн Таргариен биш байсан үсийг будсан өөр хүүхэд байж таарсан тийм ээ. За ингээд иймэрхүү үйл явдал болж байгаа. За үүн дээр харж байгаа хамгийн том нэг тал нь одоо Демоны талаас гаргаж байгаа нэг өнцг нь юу вэ гэхээр манай Демон бол нэлээд харгас хэрцгий. Гэхдээ төрөмгийн зан чанартай хүн байгаа тоххой. Тэгээд шууд дайн тулаанаар юмыг шийдэх гэдэг. Харин бодлого, тактик
тэгээ хашир байдал бол түүнд байхгүй гэдгийг харж болж байгаа. Тэм учраас ингээд одоо дээр нь таргараа нэг шалгахгүйгээр шууд аваа явж байгаа нь манай Дэмоны хамгийн том алдаа бол байлаа. Энэ анги дээрх. За тэгээд мэдээж яг луутай хамт аваа явна ч юм уу, лууны хажууд аваач ч юм уу гэж шалгасан бол мэдчих боломжтой байсан хэдиж бол мэдээж тэгэж шалгаагүй. За логикийн хувьд бол мэдээж угаасаа луу унаач нь аваа явуучих юм бол тэгээд тухайн луу бол угаасаа эзэнгүй болчих юм бол дураараа ингэж хүнрүү бол дайхгүй нь ойлгомжтой байгаа. Тийм учраас тиймсэн. Гэхдээ шалгаагүй нь одоо манай Дэмоны хамгийн том алдаа буюу одоо сонор сэрэмжээ бол алдсан юм бол хэсэг бол байлаа. За ингээд Дэмоны хувьд юм аа. За Ормонд Хайтауэрын хувьд. За Ормонд Хайтауэр гэж хин бэ гэх юм бол одоо Хайтауэр овгийн одоо дараагийн лорд бол байгаа шүү дээ, тийм ээ. За Хайтауэр овг бол Westeros TV-ийн яг энэ House Dragon-ы цаг үед, яг энэ цаг үед бол одоо хамгийн эртний болон хамгийн баян одоо тийм хот байгаа байхгүй юу? Овг бол байгаа гэсэн. За тэгээд тэдний одоо хот буюу одоо цайз нь бол Old Town гэдэг бол хот байгаа тийм ээ. За тэгээд мэдээж юу байгаа. За тэгээд Хайтауэр овгийн одоо тэргүүн бол мэдээж энэ хүү юу Ормонд Хайтауэр маань бол Хайтауэр овгийн тэргүүн лорд бол байгаа гэсэн. Тэгээ Холборд Хайтауэрын хүү Хатан хаан Алисентийн юу байгаа гэсэн. Хатан хаан Алисентийн үеэл гэж бол гарч байгаа ш тийм ээ. За тэгээд энэ хүү элдний тухай. За энэ элдэн дээр болохоор бичлэг явуулах марцдаг юм аа. За энэ элдээ гаргаа. За энэ хүү элдийг болохоор Vigilance гэдэг элд бол байгаа. Тэг сэрэмж гэдэг нэртэй ийм элд бол байгаа. Тэгээд ийм элд бол байгаа. За тэгүнгүүтээ үүний туслахаар бол одоо энэ хүү Ормондын туслахаар бол Дэрон Таргариен маань бол мэдээж байгаа. За тэгээд Алисентийн хамгийн бага хүү гэж хэлсэн тийм ээ. Алисентийн бага хүү. Алисент ерөө 4 хүүтэй байгаа. 4 хүүхэдтэй байгаа. За том хүүхэд нь болохоор 2 дугаар Эйгон нэрнийхээ 2 дугаар Эйгон Таргариен, 2 дахь хүү нь болохоор Эмон Таргариен, 3 дахь нь болохоор охин Хелена Таргариен, 4 дахь нь болохоор энэ Дэрон Таргариен. За энэ Дэрон Таргариен маань болохоор Тесерион гэдэг лууг бол ундаг ийм хүү байгаа. За тэгээд мэдээж Хайтауэр овогт бол Old Town цайзд бол одоо хотод бол өссөн. За тэгээд одоо Хүлэг баатрын журмаар одоо ерөнхийдөө ингэж Сахилга баттаа өссөн. Ормондын одоо хя хуйгтэй туслахаар бол ингэ ажиллаж байсан. Тэгэхээр магадгүй Дэрон хүүгийн хувьд бол нэлээд дайчин, шудраг тэгээд одоо хоёр ахаа бодвол нэлээд өөр хүмүүжлтэй хүү бол байх болов уу гэж бол гэсэн таамаг бол мэдээж байгаа. За тэгээд хэдүүлээ одоо Дэрон тий Таргариеныг харж байна. За тэгээд ногоон хүрэмтэй шаргал үстэй ийм хүүг болоод ингээд Дэмон Таргариен өгөөд явуулж байгаа. За тэгтэл энэ хүү маань болохоор мэдээж хуурамч хүү байж тарсан жинхэнэ Дэрոնыг явуулаг байсан. Тэр жинхэнэ Дэрон ямар хүү дүр төрхтэй байх болоо гэдэг дээр таамаг байна. За хэдүүлээ өмнөх анги руу буцаад очих юм бол яаж байгаа вэ гэхээр яг энэ Ормондын хажууд нэг Алисенттэй адилхан ийм хар улаан өнгийн үстэй хүү бол байсан шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ хүү бол энэ Дэрон Таргариен байж бол магадгүй гэдэг таамаг бол байна. За мэдээж номон дээрх Дэрон Таргариенийн дүрслэл бол мэдээж шаргал үстэй. За ах нараасаа бол нэлээд өөр тийм ээ. Одоо тэгээд маш ирэмгий тулаанч. Тэгээд нас нь бол 14-өөс 15 орчим насны тийм. Тэгээд нэлээд зан чанарууд бол нэлээд илдэг юм Таргариений хүү бол одоо замтай бол хүү бол байсан гэж бол номон дээр бол гардаг. За гэхдээ яг кинон дээр бол ямар хүү одоо хүү бол байхыг бол мэдэхгүй. Ямар тач тулааны одоо Хайтауэр овгийн талд тулалдаж нэлээд тулааны нөхцөл байдлыг бол нэлээд одоо ногоон багийн талтай одоо Хайтауэр овгийн талд Алисентийн талд бол эргүүлдэг ийм дүр бол байгаа. За тэгээд хэдүүлээ бас элд ярьсан юм чинь хиний Дэмоны элдийг ярив. За Дэмоны элдийг бол ерөөс өмнө ярьж байгаагүй юм байлээ. За ингээд Дэмоны цаатлын бүстэй зүүцсэн байна тийм ээ. Илүү тод харагдах нь элдэн. За эндээс л байх юм шиг байна. За энэ яг ингээд энэ зүүн талдаа зүүцсэн байгаа энэ хүү элд. За энэ хүү элдний нэрийг бол Dark Sister гэдэг бол нэртэй юм элд байгаа. За мэдээж Валерийн ганаар хийгдсэн. За энэ болохоор эртний Валерийн одоо эрентэй гүрэн мөхөхөөс өмнө дүүм Валерия болохоос өмнө хийгдсэн ийм элд бол байгаа. Тэгээд Таргариен овгийн өв боломжлогдсон одоо гол зэвсгүүдийн нэг бол нэлээд алдартай
зэвсгүүд нэг байгаа. За бас нэг илд байгаа. Тэр нь болохоор Blackfire гэдэг илд байгаа одоо тий. Анхны Aegon эзлэн төрөмлөгч Aegon-ы илд бол байгаа. За энэ Dark Sister гэдэг илд нь болохоор хэний одоо бусад илдүүдэд одох юм бол илүү нарийнхан хөнгөн ийм одоо зориулагдсан нарийнхан ийм хөнгөн тэгээд эмэгтэй хүн байхад зориулагдаж хийсэн илт тоххой. Энэ болохоор Aegon хаан одоо анхны Aegon эзлэн төрөмлөгч Aegon-ы эгч Visenya Targaryen-ы илт байсан байхгүй. Тэгээд Visenya Targaryen зориулж хийгдсэн ийм хөнгөн ийм нарийнхан ийм илт байгаа. Тэгэхээр маш хурдан шаламгаа хөдлөхтөн тусалсан ийм илт байгаа. Тэгээд энэ болохоор хизээч ер нь бол мухан гэж байхгүй дээ маш хурц эрттэй одоо ийм бол илт бол байгаа. Тэгээд хизээч бас хуурдгүй гэдэг даваа талтай байгаа. За тэгээ энэхүү илт нь яаж явж байгаад одоо демонд ирсэн бэ гэх юм бол демоны өвөө болох одоо Хөгшин хаан тий Хөгшин хаан Jaehaerys 1-р Jaehaerys хаан өөрийн хүү Balon буюу демоны аавд өгсөн. За ингээд демоны Balon бол мэдээж Balon бол нас орсон. Тэгээд үүний дараа одоо Jaehaerys хаан демоныг хараад демоны одоо ирэмгий тэгээд зоригтой тулдж байгааг хараад тэгээд демонд бол энэхүү элдийг бол бэлгэлсэн байгаа. Тэгээд энэхүү элд нь одоо демоныг нас ортол түүнтэй хамт бол ингээд ерөнхийдөө бол байсан гэсэн үг. За тэгээд энэ хоёрын хувьд бол ерөнхийдөө юм байна. За ингээд дээрэн хаан хүүг өгөөд ингээд явуулсан. За тэгээд дүрс бол ингээд шилжээд. За тэгээд Rhaenyra хатан маань аав ээжийнхээ өрөөнд зогсож байгаагаар бол одоо энд бол ингээд хэлж байна. Энэхүү өрөөнд мань хүн бол ингээд бүгднийг дурсаад бол байж гэн тийм ээ. За тэгээд одоо энэ цайзад энэ өрөөнд бол одоо хүүхэд байхдаа бол тоглодог байсан. Даав ээжтэй хөгжим тоглодог тухайгаа ярьж гэн. Тэгээд дурсамж нь сэргэж гэн тийм ээ. Тэгээд одоо энэ хүү цайзад тийм ээ. Rhaenyra-гийн бүх дурсамж бол байгаа. За тэгээд мэдээж охин биеэ алдсан тийм ээ. Тэгээд Laenor Valerion-тай бол гэрэлсэн. За тэгээд өөрхөн одоо Jaehaerys буюу одоо Jace хаан хүүг төрүүлсэн. Lucerys буюу Luke төрүүлсэн. Joffrey төрүүлсэн тийм ээ. Joffrey Valerion-ыг төрүүлсэн гэдэг ингээ 3 одоо хүүгээ бол бутаж хүүгээ бол төрүүлсэн. За тэгээд ингээд тэгээ Alicent нөхөрлсөн гэдэг ингээд бүх дурсамжуудыг эндээс ингээс харж байгаа. Тэгээд тодорхой хугацаанд энэ цайзад байхгүй байгаа буцаад ирсэн ч гэсэн мань хүнд бол одоо буцаж ирэх үед бол маш хэцүү санагдаж байгаа ийм зүйлийг бол харуулж байна тийм ээ. Ягаад гэхээр явхаас өмнө манай одоо Rhaenyra хатанд бол бүх зүйл байсан. Буцаад ирэхэд нь бүх зүйл байхгүй болсон байна. Учир нь түүний ээж нь нас орсон, аав нь нас орсон тийм ээ. Түүний Jaehaerys, Jace одоо хүүн нас орсон. Luke хүүн нас орсон. За тэгээд луунуудыг алдсан, найзаа алдсан. Бүх зүйл байхгүй. Ерсэн чинь хинч байхгүй болсон. Тэгээд магадгүй энэ мэдрэмж бол Rhaenyra хатны хувьд бол маш хүнд мэдрэмж бол байгаа хаа. Тэгээд яг үүнийгээ илэрхийлж одоо манай хатан маань бол ингэж дурсан одоо ярьж байгаа сцен бол ингээ гарч байна тийм ээ. Тэгээд дээр нэг 5 секунд гүйлгэж. Тэгээд ингээ дурсан ярьж байгаа ийм хэсэг бол ингээ гарч байна. Тэгээд хатан энэ дээр хэдүүлээ нэг үгийг онцлоё гэж бодож байна. Тэгээд хатан хаан Rhaenyra маань тий агаар сүнснүүдээр дүүрэн байна гэдэг ийм хэсгийг онцолж хэлдэг шүү дээ тийм ээ. За энэ бол айгүй олон талаас тайлбарлагдж байгаа шүү. За яг хөө би энэ миний тайлбарлаж байгаа хэсэг бол зөвхөн нэг тал л шүү. Айгүй олон тал байгаа. За тэгээд яг энэ өрөөнд зогсож байхдаа агаар сүнснүүдээр дүүрэн байна гэдэг энэ хэсэг бол ингээд сэтгэлийг бол нэлээд хөдлөсөн тийм ээ. Тэгээд энэ болохоор одоо тус цувралын хамгийн гүн гүнзгий бэлэгдэл хэсэг бол одоо байж таарж байгаа тийм. За тэгээд энэ нь болохоор одоо цагийн дайныг биш Таргарyen овгийн хувь тавилан, луунуудын мөхөлийг илэрхийлсэн маш том утга учиртай юм шиг надад бол ингээд санагдсан. Тэгээд ерөнхийдөө нэг хид хідэн өнцгөөс ерөнхийдөө ингээд тайлбарлах хэрэгтэй юм шиг надад санагдсан. За энэ болохоор нэгдүгээр тэнгэр агаар гэдэг утгыг бол оруулж ирж байгаа ч тийм ээ. Тэгэхээр одоо өмнө эрх чөлөө хүч чадал одоо Таргарyen овгод байсан бол тэгээд Таргарyen овгийн одоо тийм ээ бардамнал байсан бол тэгээд эргээд энэ нь бол юугаар эргэж байгаа вэ гэхлээр энэ нь бол одоо үхэл тийм ээ хагцал
сүнслүүдийг тэнүүцэлсэн хос орон зайл болж хувирсан гэсэн. Тэгэхээр тэнгэр бол тийм ээ тэнгэр Тариран овгийн хувьд бол хүч чадал байсан шүү дээ тийм ээ. Учир нь тэд нар лууг эзэмссэн. Тэгээд луугаар тэнгэрийг эзэмссэн, эрх мэдлийг авсан. Тэдний хүч чадал бардамнал байсан бол энэ цагаас яг энэ цаг үед л энэ бол тэдний бардамнал байхаа бол болж эхэлсэн байна. Энэ нь бол маш их хагцал тийм ээ үхэл тэгээ тэнгэр эзгүүрч байна гэдгийг харуулж байна. Учир нь луунууд өгөж байна гэдгийг харуулж байна. Дээрээс нь зөвхөн Тариран будчууд хүртэл луу унж эхэлж байгаа. Тэгэхээр тэдний үнц нь үгүй болж эхэлж байгааг харуулж байгаа юм одоо тийм том хэсэг бол юм шиг бол надад бол санагцсан. За тэгээд дүрс шилжээд одоо энэ дээр одоо айгүй олон одоо ингээл алхаж байгаа хэсгүүд гараад байгаа ингээл цайзаар ренерэ баахан алхаж байгаа тийм ээ. За тэгээд энэ алхаж байгаа хэсгүүд бол одоо тийм ээ нэгдүгээрт ренерэ ямар ч шийдэлд хүрч бол чадахгүй. Тэгээд ямар ч зүйлийг бол одоо тий одоо юу шийдэл хүрч чадахгүй нь ямар ч зүйлийг шийдэж чадахгүй нь гэдгийг бол ингээд харуулж байгаа хэсэг юм шиг надад бол ингээд санагцсан. За ингээд дээрэн та уулзж байгаа тийм ээ. Дээрэн ханхуудаа уулзж байна. Ингээд үүний дараа юу болж байгаа гэхээр Ренерад мэдээ ирнэ. За ямар мэдээ ирэх вэ гэж байгаа. За ямар тач Ренерэ болохоор өөрийнхөө зөвлөхүүдийг Dragon Stone-д үлдээсэн байгаа. За яагаад тэгэхээр өмнөх анги дээр тийм ээ Джейс ханхуу мандад Жикерес маань нас орсон байгаа. Тэгээд үүний үхэлд одоо өөрийнхөө зөвлөхүүдийг тийм ээ өөрийнхөө зөвлөлийг бол одоо буруутгах гэсэн. Тийм учраас тэднийг тэнд нь үлдээ гэж одоо хэлж байгаа тийм ээ. За ингээд Ренерэ зөвлөлгүй басан. Гэхдээ түүнд шин зөвлөл одоо жижиг шин зөвлөл бүрдэж эхэлж байгааг бол хэдүүлээ харж болж байна. За тэгээд нэгдүгээр асуудал юу байсан бэ гэхээр хааны ордонд байсан бүх алтнууд алга болсон байна. За энэ алтууд хаашаа алга болсон бэ гэдэг бол ерөнхийдөө алтыг бол 3 хэсэгт бол хуваасан байх гэж бол бодож байна. Тэгээ өмнөх сессонууд дээр бол эдгээр гарсан тийм ээ. Ото Хай Тавер болон Тайлан Ланнистер одоо хааны ордоноос алтыг зөөж байгаа тийм хэсэг бол гардаг шүү дээ тийм ээ. За тэгээд за хэрхэн одоо хуваасан бэ? Энэ алтууд хэрхэн алга болсон бэ гэдэг хэдүүлээ жоох ярилцъя. За нэгдүгээрх болохоор 3 хэсэгт хуваасан. Тэгээд 25 50 гэдэг энэ 3 хэсгээр хуваасан цаг. Ер нь бол. За нэгдүгээрт болохоор Ото Хай Тавер болон одоо сангийн сайн Тайлан Ланнистер хоёр байсан шүү дээ тийм ээ. За тэгээд мэдээж энэ Ото Хай Тавер бол мэдээж дайны стратеги бодлогын хувьд бол үнэхээр ухаалаг хүн бол байгаа. За тийм учраас маш ухаалаг шийдвэр гаргасан байгаа. За хэрвээ Ренерэ хотыг эзэлж авсан дараа алт байхгүй бол маш том асуудал үүснэ гэдгийг бол мэдчихсэн. За тэгээд маш том асуудал үүссэн тийм ээ. За тэгээд 25% тийм 4-ний 1-ийг үүнийг бол мэдээж High Tower одоо юу руу Old Town руу 25% бол явуулсан байх гэж тооцож байна. За учир нь энэ болохоор ногоонуудын тийм ээ одоо High Tower овгийн айрмыг одоо санхүүжүүлэх, хоол, хүнс төр бүх зүйлээр санхүүжүүлэхэд ашиглах хувь байсан баг. Тийм учраас одоо High Tower овог хүчрэх байгаа бас нэг шалтгаан мэдээж алт байгаа тийм ээ. За тэгээ хааны ордны алтны 25%-ыг бол одоо Old Town руу ерөнхийдөө бол зөөсөн байгаа. Нууцаар тээвэрлсэн байгаа. Тэгээд одоо энэхүү алтаар одоо Ормонд High Tower-ын удирдсан их хайрам одоо хүнс төлбөр мөнгө одоо бүх зүйлээ ингээ хангаад ирж байгаа гэсэн. За тэгээд нөгөө үлдсэн одоо 25%-ыг хаашаа зөөсөн бэ гэхээр одоо манай Casterly Rock цохоор бол зөөсөн байгаа. Lannister руу бол ер нь зөөсөн байгаа. За энэ болохоор санхүүг хувьд нэлээд залтай тактик тийм ээ. Одоо Тайлан Lannister бол нэлээд зал ашигласан ба шүү дээ. Хааны орд одоо хааны сан хүмүүргийн 25%-ыг өөрсдийнхөө одоо сайз руу бол мэдээж ингэж хуваарлаж зөөсөн байгаа. За тэгээд Тайлан Jason Lannister бол өмнөх 1-р анги дээр бол нас орсон тийм ээ. Дэмон Таргарины тулдаад нас орсон байгаа. Харин Тайлан Lannister бол ямар тач хөлөг онгоцноос унсан. Гэхдээ өгсөн үү өгөөгүй гэдэг нь одоохондоо бол тодорхойгүй юм бол байгаа. Давчлаарай. Тодорхойгүй бол байгаа. За ингээд за тэгээ үлдсэн 50% нь хаашаа явсан бэ гэхээр Bravos руу бол илгээсэн байгаа. Iron Bank гэдэг газарт бол ерөнхийдөө илгээгээд тэгээд түүнд бол одоо хадгалуулсан байгаа тийм ээ. Bravos руу илгээсэн байгаа. За тэгээд магадгүй дайнд шаардлагатай одоо цэргийг бол одоо тийм ээ
Бравасаас бол одоо төмөр банкнаас одоо энэ хүн мөнгө аваад цэрэг хөслөх бүрэн боломжтой байна. Ингээд тухайн одоо алтыг 3 хэсэгт бол ингээ хуваарлсан. За тэгээд энэ хүн алт хаана байгааг мэдэх боломжтой хүмүүс бол бүгд насварсан. Тэгээд Ренер бол ингээд нэг талдаа бол ингээ хүнд байдалд бол орсон байгаа. За тэгээд яагаад хүнд байдал орж байгаа гэхээр өмнөх ангиуд дээр яаж байгаа гэхээр Kingsland-ын хотыг бүсэлсэн байгаа. Kingsland хот руу ирдэг худалдааны хөлгүүдийг бүгдийг зогсоогоод бүслээд зогсоодсон байсан тийм ээ. Тэгээд Sismoke одоо тий Corlys Velaryne Sismoke-ны Snake-ийн Corlys Velaryne одоо далайн флот ингээд хаацсан байсан учраас Kingsland руу юунууд нэгдүгээр хоол хүнс ирж чадахгүйсэн. Хоёрдугаарт дайн болсон учраас энэ бүсэлтийг хийсэн гэхээр Ренерийн хатан өөрөө хийсэн. Хоёрдугаарт дайн болсон учраас одоо бүх тариачд маань дайнд дайшлагтаад ингээ яваад өгсөн. Тийм учраас тариа ургац элбэг дэлбэг авч чадаагүй. Гуравдугаарт одоо хааны сан хөмрөгийг юу ч цөлөмцсөн байгаа. Тийм учраас ард иргэдэд алт өгч чадахгүй, мөнгө өгч чадахгүй. Иймэрхүү хүнд нөхцөл байдал. За тэгээд ингээд замбраагүй байдал бол ингээд Ренерийн хатны Kingsland-ын хотыг эзэлсэн ч гэсэн Ренерийн хатныг ийм замбраагүй байдал бол ингээд угтан авч байна. За тэгээд хааны шин жижиг зөвлөл гэдэг байгаа шүү дээ. За хааны шин зөвлөлт хэн байна вэ гэхээр за мэдээж Ренерийн хатны баруун талд бол Daemon Targaryen буюу түүний нөхөр байгаа. Зүүн талд нь болохоор Mysaria байгаа тийм ээ. Одоо түүний тагнуулын сайд гэж нэрлэдэг байгаа. За тэгээ энэ хоёр бол ерөнхийдөө юу гэж зүрлээд байгаа гэхээр нэг нь одоо Ренеригийн баруун мөрөндөөс хусан чөтгөр нөгөөх нь зүүн мөрөндөөс хусан тэнгэр элчим гэж харлаад байгаа. Тэгээ энэ хоёрыг болохоор хоёр туйл гэж нэрлэдэг байгаа. За ягаа хоёр туйл гэдэг байгаа болохоор Daemon бол одоо Daemon Targaryen түүний нөхөр Daemon Targaryen бол ерөөсөө хоёулаа алын хэдий ард иргэдийн асуудал бидэнд хамаагүй тэд нар өлсөж зовж өгөх нь бидэнд хамаагүй энэ асуудал байхгүй хоёулаа ингээд энэ Westeros TV-г бүрэн эзлэе цаашлаад ингээд олон TV-үүдийг Essos-ыг эзлэе те бүгдийн хэдий гэдэг л ийм зарчмаар ерөөсөө алаад өгье л гэдэг байгаа тийм ээ. Mysaria болохоор эдгэл ард түмэндээ хэрэгтэй бай ард түмэндээ туслая ядуучуудад туслая ядуучуудыг дэмжиж гэдэг ингээд сайн талаас нь ингэж ятгах байгаа ийм хоёр туйл бол ер нь бол харагдаад байгаа. За тэгээ Corlys Velaryne мэдэж байгаа. Orwell Maester бол байна тийм ээ. За тэгээд ингээд энэ хурлын үеэр дахин нэг мэдээ ирсэн. За тэр нь юу вэ гэхээр Aemon тийм ээ. Aemon Vhagar гэдэг лууга унаад Харан хаал руу явсан. Тэгээ Харан хаалд очоод тэнд байсан жижиг айрмыг устгаад за тэгээд Харан хаалын одоо тийм ээ Simon Strong-ыг хөвгүүдийн хамт бол алсан байна гэдэг мэдээ бол гарсан байгаа. За тэгээд энэхүү мэдээ гарсан байна. Тэгээд энэхүү мэдээ гарах үед болохоор манай Daemon гэдэг харамсаж байгаа ийм дүр зургийг бол үзүүлж байгаа тийм ээ. Харамсаж байгаа. За тэгээд энэ харамсаж байгаа дүр зургийг бол ингээ үзүүлж байгаа. Тэгэхээр Daemon бол одоо Simon Strong бол баггүй тусалд түүнээс баггүй үнэнч биш байсан ч гэсэн ямар тач тодорхой хэмжээнд үйлчилсэн шүү дээ тийм ээ. Хэдүүлээ өмнөх сэснүүдээр харж байсан. За тэгээд тийм байгаа. Тэгээд Rhaenyra хатан Shipsteller лууг бол одоо ингээд ярьж байгаа тэр лууг ол гэж тэр лууг хэн унсан тэгээд өшөө авахыг бол хүсэж байгаа. За тэгээд энэ хэсэг дээр болохоор Rhaenyra хатан маань ингээд яг ингээд чихэн ингээд те яг ингээд чихэн ингээд бүглэрж байгаа юм шиг те ингээд ардны хүмүүс ярилцаал ингээд амар тухгүй хэцүү байдалд орж байгаа юм шиг ингээд хэсэг гарч байгаа шүү дээ. Тэгэл ингээд цочоол ингэж байгаа. За энэ хэсэг бол надад яг Viserys хааныг бас санагдуулсан байсан шүү. Надад бол заяа. Миний хувийн мэдрэмж бол Viserys хаан санагдуулсан. Яг л Viserys хаан ингээд яг ингээд зөвлөл дундаа амар хэцүү, тавгүй, тухгүй, хүсээгүй зүйлээ хийж байгаа юм шиг тийм мэдрэмж байдаг байсан бол Rhaenyra хатанд л одоо яг тэр мэдрэмж байгаа юм шиг тийм ээ. Ингээд юуг сонсч чадахгүй байгаа ингээд юу ч хүлээж авч чадахгүй энийг хүсээгүй юм шиг тийм мэдрэмж бол төрүүлж байгаа юм шиг надад бол ерөөхдөө бол ингээд санагдсан байгаа. За жаа миний микрофон яагаад тэнэгэн дуусаад байгаа юм. Би түр тэнгэлж. За микрофоныг би бариад ярьчих гэж бодлоо. За тэгээд тэгж бол ер нь бол санагдсан байгаа. За тэгээд Rhaenyra хатан маань за тэгээд ингээд зөвлөл ярина Shipsteller-ыг ол Vhagar одоо Aemond-ыг тийм ээ Aemond-ыг алсан хүнд бол Харан хаалыг өгнө гэх мэтчлэн
одоо яасан байгаа тийм ээ. Гэх мэтчлэн амлалтуудыг ингээ өгж байгаа. Тэгээ Шибстелрийн ол гэж Бэла таргараныг бол илгээж байгаа. За тэгээд яг хааны ордноос зааж энэ 5 секунд болчих нүг. Тэгүн гутаа яг харах байгаа. За би энэ харахыг тааруулаад ирье. За яа таарууллаа. За тэгээд ингээд харах байгаа те. За харах бол юуг илэрхийлдэг вэ гэхээр харах бол ерөөсөө хувил дааныг бол илэрхийлдэг тийм ээ. За яг хөө мэдээж энэ цайз дотор бол мэдээж энэ харах хулгайнуудыг агнагчийг бүгдийг цааслагдсан байгаа гэж гарч байгаа шүү дээ. За тэр ч бол яг хөө тэгээд ингээд цаазалсан байна. За тэгээд энэ үүний бэлэгдэл бол тийм ээ одоо харах ингээд хаасаагүй явж ш тийм ээ. Хаасаагүй харах байгаа. Хааны сандал дээр хааны тэ ордонд ингээд хаасаагүй харах явж байгаа. Энэ харах бол нэгдүгээрт бол урвалт тэрслэлийг харуулж байгаа тийм ээ. Уралт болно гэдгийг бишээ харуулж байгаа зөвнж байгаа. Хоёрдугаар болохоор одоо энэ цайз тэгээд битүү Ренерагийн эсрэг тийм ээ одоо тагнуул дайснууд байгаа гэдгийг бол ингээ илтгэж харуулж байгаа тийм хэсэг бол ерөнхийдөө байна. Илэрхийлж байгаа шүү. Тиймэрхүү зүйлүүд бол илэрхийлж байгаа. За ингээд цаашаа яваад юу болж байгаа гэхээр за ингээл баахан хүмүүс ирэл Ренерагаас юм асууж байгаа. За дүүн дээр болохоор ингээл цайз өрөхөдөө замбраагүй болж байгаа гэдэг бол харуулж байгаа тийм ээ. Дарс дууссан, лаа дууссан. Энэ өрөөг яаж засах вэ? Тэр өрөөг яаж засах вэ? Тэрэнд мах тасарцсан байна ингээл маш цайз маш замбраагүй байгааг харуулж байгаа. Тэгэхээр магадгүй одоо яг энийг засах одоо менежер Ренерэ хатад маань хэрэгтэй болох уу гэсэн мэдрэмж бол төрсөн. За ингээд үүний дараа Ренерэ Алесанд за Ренерэ Алесанд Хелене 3 уулзж байгаа. За тэгээд энэ за энэ болсон яриаг бол нарийн тайлбарлах шаардлагагүй тийм ээ. За Хелене бол нэлээд гайхаж байгаа тийм ээ. Яасан гэхээр Алесанд Ренерэ 2 тохиролцсон байгаа байхгүй. Тэгээд тохиролцохдоо Алесанд өөрийнхөө том хүү Эгоны амиар тохиролцсон байгааг одоо Хелене хараад маш шоконд орж байгаа, гайхаж байгаа юм хэсгийг бол харуулж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд нэг талдаа харах юм бол бас аимшигтай байгаа шүү дээ тийм. Шууд өөрийнхөө том хүүгөө хөдрөө түлхээд ингээ том үгийнхээ амиар ингээ шууд наймаалцж байгаа иймэрхүү хэсэг бол гарч байгаа хэсэг нь бол одоо нэлээд сонирхолтой гэх юм. Одоо аимшигтай гэх юм уу тийм хэсэг бол байла. За тэгээд энэ дээр нэг зөөр онцлог хэсэг. Одоо энэ яриа мариаг тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна. За энэ дээр нэг онцлог хэсэг болохоор Хелене маань өрөөгөө солиё гэж хэлдэг. За тэгээд энэ өрөөгөө яагаад солиё гэж байгаа гэдэг асуулт үүснэ шүү дээ. За үүн дээр болохоор надад бол хэд хэдэн тайлбар бол байна. За нэгдүгээр болохоор хэдүүлээ өндөр онцлог хэлэх юм бол одоо энэ Хелена маань dreamer байгаа. Зүүдлэгч байгаа. Ер нь ерөөхдөө таргарын овгийнхан бол ер нь зүүдлэгч гэдэг. Ирээдүг зүгэндэг, зүүдэлдэг. Тэгээд магадгүй манай Хелена манаас ирээдүг харж бол зүгэндэг юм байгаа. За тэгээд энэ хүү одоо зүүдлэгч нь болохоор өөрийнх нь одоо ирээдүйд болох зүйлтэй нь бол холбоотой байх болов гэж бол бодож байна. За тэгээ үүнд болохоор нэгдүгээрт болохоор яг энэ өөрөө хожим Game of Thrones дээр Том ханхуу байдсан шүү дээ, тий. Том хаан одоо ханхуу биш, Том хаан болдсон шүү дээ, тийм ээ. Том гэж хэмбэ гэхээр Game of Thrones дээр Cersei хатан байгаа шүү дээ. Cersei хатны Lannister Cersei хатны 3 дахь биш үү лээ? 3 дахь хүүхэд нь үлээ, 2 дахь хүүхэд нь байдаг үлээ. Том гэд хүү байдаг шүү дээ, тийм ээ. Нэгтгэн Joffrey байдаг. Joffrey нас орсны дараа түүний хүү Том хаан ширээнд суудаг. За тэр Томны байрлж ийсэн амиа хорлсон өрөөтэй их адилхан харагдаад байна. Яг тэр цаана байгаа байрлал ингээ харахаар адилхан харагдаад байгаа байхгүй. Тийм учраас энэ магадгүй тэр өрөө байж магадгүй хэсэг байна. За тийм учраас магадгүй манай Хелена ирээдүг ингээ зөвгөнж хараад энэ өрөөнд тавгуурхаж байгаа. Нэгдүгээр шалтгаан шүү. Гэхдээ хамгийн зөв. За тэгээ хоёрдугаар шалтгаан нь болохоор энэ болохоор одоо манай Хелене одоо тийм ээ Хеленагийн юу байгаа. Ихэр хүүхэдтэй байсан тийм ээ. Ихэр хоёр хүүтэй байсан. За түүний нэг хүүгийнх нь ам өргөцсөн өрөө. Тэр хоёр хүү энэ өрөөнд байсан болов. Тэгээд нас ордог хүүг болохоор Жехерис гэж нэрлэдэг байсан мөн. За тэгээд тухайн нас орсон одоо хүүгийн биш тухайн одоо хүүгийн нас орсон өрөө. Тэгээд энэ өрөөнд одоо
байх нь түүнд одоо маш хэцүү мэдрэмжийг бол ингээд төлж байгаа болов. Тэгээ тухайн дээр аимшигт үйл явдлыг бол Хеленод бол одоо энэ өрөөнд байхад мэдрэгдэж байгаа болов. Тэгээ зүрхэн зүсэгдэж байгаа болов. Тэгээ тийм учраас магадгүй одоо Хеленод энэ өрөө бол нэлээд хэцүү санагдаж байгаа болов гэдэг бол ийм таамаг байна. За тэгээ магадгүй хожим одоо энэ өрөөнд болохтой аимшигтай үйл явдлуудыг энэ өрөөнд байхдаа Хелена мэдэрч иж магадгүй өрдсөн зүүдлээ зөвнөд иж магадгүй. Тийм учраас өөрт нь ерөөдөө энэ өрөөл маш тавгүй хэцүү байгаа болов гэдгийг бол ингээд харуулж байна. За тэгээд дүрс цаашаа яваад тэгээд Ренере маань болохоор өөрийн хүү Жофри Велероныг л одоо авчирч. Тэгээ Жофри Велерон бол хаашаа явсан бэхээр Пентус руу явсан байгаа. Өөрөх нь ерөнхийдөө 3 хүүхэд явсан байгаа гэсэн үг. Жофри Велерион, тэгээд 3 дугаар Эйгон, нэрнийхээ 3 дугаар Эйгон, тэгээд Висерис 2 дугаар Висерис ингээд ингээ 3 хүүгээ Пентус руу бол явуулсан байгаа. За тэгээд Жофриг Жофриг бол авчруул гэсэн байгаа. За үүний дараа Ренере хатан маань болохоор X7-тай уулзж байгаа. Тэгээд X7-тай уулзаа тэгээд намайг тослооч гэсэн X7 бол дургуутсан. Тэгээд Ренере тэр хоёрын хооронд маргаан үүссэн. X7 бол одоо тийм ээ тэрэн дээр нэг сонирхолтой зүйлийг хийж байгаа. Луу бол тийм ээ бүтээгдсэн. Тэгээд та нар луу бол чөтгөрийн хүч, та нар чөтгөртэй гэрээ хийсэн гэх мэтчлэн одоо ингээд зүйлийг ярьж байгаа тийм ээ. За ер нь бол ид шидийн хүчээр одоо луу бол одоо тариарамжид луутай болсон. Тэгээд луугийнхын хүчээр бол одоо TV-г л эзэлсэн байгаа тийм ээ. Тэгэхээр тэрний тухай X7 бол ерөнхийдөө бол ингээ ярьж ах шиг байна. Тэгээд X7 ер нь өөрөдөө яагаад одоо ингээ Ренерэг эсрэг зоригтойгоор нэгдүгээр зоригтойгоор хоёрдугаарт Ренерэг одоо хаан ширийн дараагийн хаанаар өргөмжлөхийг тослохыг татгалзаж байгаа хэд хэдэн бол шалтгаан байгаа ах гэж бол ер нь бол бодож байна. За үүн дээр бол мэдээж 7 бурхны шашин байгаа тийм ээ. Одоо 7 бурхны энэ шашны уламжлалт бол эмэгтэй хүн хаан ширээнд суухыг бол эсэргүүцдэг. Тэгээ эмэгтэй хүн ариун байх хэвээр. Тэгээ эмэгтэй хаан ширээнд суухыг бол ер нь бол эсэргүүцдэг. За нэгдүгээр шалтгаан бол ийм байгаа. За хоёрдугаар шалтгаан бол мэдээж Old Town болон High Tower овгийн одоо тэндээс гаралтай шашин шүү дээ. 7 бурхны шашин маань тийм ээ. За тийм учраас ерөөхдөө тэдний бас ингээд нөлөөнд байдаг иймэрхүү шашин байгаа. Тийм учраас мэдээж одоо энэ хүү шашны тэргүүн маань тэдний талд бол мэдээж 100% зогсох буюу 2 дугаар Эгоны талд бол зогсох нь бол ойлгомжтой. За 3 дугаарт болохоор Ренере хатны одоо хийсэн нүгэл байгаа. За нүгэл гэдэг нь болохоор Ренере хатны 3 хүү бол тэгээ Жофри Жакерис, Джейс, Люк тэгээ Жофри 3 бол бутаж хүүхдүүд байгаа. За тийм учраас энэ нь бол одоо энэ шашны хувьд бол маш том нүгэл байгаа тийм ээ. Одоо Алиса хэдүүлээ эргээ санах юм бол Алисанд Ренеред уурлаад байдаг шалтгаан тийм ээ. Чи нөхрөөсөө гадна өөр хүнтэй одоо секс харилцаанд орлоо гэдэг дээр ууралж байгаа шүү дээ. Яагаад гэхээр эдний итгэдэг шашных нь одоо хууль дүрм бохгүй баримталдаг дүрм журам байгаа. Тийм учраас тэдний ууган хүүхдүүдээ одоо бутаж учраас энэ үүнийг бол хөдөөн зөрж чадахгүй. Тэгээд Ренерегийн энэ хийсэн үйлдэл нь бол мэдээж одоо хожим энэ дээр одоо маш том одоо гар цохролтой буруу ойлголцол маш том аюулыг бол ингээ авчирж байгаамаа. Асуудлыг бол тарьж байгаа гэсэн үг. За ингээд үүний дараа манай хэм маань Корлос Велерион тийм ээ Адам Аалан гэдэг 2 хүүтэйгээ Ренере энэ 3 хоол зоглож байна. Тэгээд Корлос Велерион хэлдэг. За би энэ 2 хүүгээ Велерион овгоо өгөхийг бол хүсэж байна. Тэгээд мэдээж ихэс дээдс буюу хаан зөвшөөрөх юм бол энэ овгийг бол бутчуудаа өгч болдгоо гэдэг дээр ярьж байгаа. За үүн дээр Ренере хатан бол дургуутж байгаа. Яагаад гэдэг асуудал үүснэ. За яагаад тэгэхээр Ренере хатны 3 том хүү байгаа шүү дээ. Хар үстэй 3 хүү нь бол Валериан овогтой байгаа байхгүй. Одоо Корлосын ач гэсэн үг. За нас ордог Джейс Валериан. За Люк ч гэсэн Валериан. За тэгээ одоо амьд байгаа Жофри гэдэг хүү бол бас Валериан. За тэгээ Жофри гэдэг хүү бол одоо Ренерегийн хаан ширийг өвлж авах хүү байгаа. Тэгээд Жофриг
Kingsland ингээд авчираа гэдэг тухай ярьж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгвэл хэрвээ Carlos Valerian энэ хоёр хүүг Valerian овгоор овглоод өөрийнхөө овголчих юм бол Joffrey хүүг бутаж гэдгийг бол мэдээж яаж байгаа гэсэн үг. Бутаж гэдгийг олон түмэнд зарлж байгаа хэрэг бол ер нь болж байгаа гэсэн үг. Тийм учраас хатны хувьд бол энэ бол аюултай байдал үүснэ. За тэгээд хатан хинд Ааланд тийм ээ. Ааланд хаал гэдэг овгийг бол өгчдөг шүү дээ. Хаал гэдэг овгийг өгчдөг. За тэгээд энэ хаал гэдэг овгийг түнд одоо Аалан хаал гэдэг тийм овгийг өгчдөг. Тэгээ мань хүн яадаг вэ гэхээр тэгээ Carlos мэдээд маш их уурладаг. За тэгээ Carlos уурлаа. Тэгээд одоо Rhaenyra тайлбарладаг шүү дээ. Joffrey гэдэг ингээ ярьсан чинь чиний хүүхдүүд бутаж тэгээ. Тэгээд Carlos одоо Valerian танаа хүүхдүүд бутаж гэж орилдсон шүү дээ. Чи бол бутаж хүүхдүүд төрүүлсэн ингээд уурлаад орилж байгаа. За энэ юутай адилхан байна гэхээр хэдүүлээ season 2 дээр баха тийм ээ. House of Dragon season 2 дээр 2-ын хэдвэр ангийн санахгүй season 2 дээр одоо Carlos Valerian-ы дүү Waemond Valerian яадаг шүү дээ. Хааны өрөөнд орж хааны өмнө хурж ирээд Rhaenyra хатныг одоо Rhaenyra хатны хүүхдүүдийг бутаж гэдгийг эсрэг зарга үсгдэг. За тэгсэн чинь одоо Viserys хаан охиноо өмөрөөд энийг эсэргүүцдэг. Тэгсэн чинь Waemond тэгээд эсэргүүцээд ямар тач Joffrey Valerian бол одоо Valerian-ы Drift Mark гэдэг цайзыг өв залгамжлаж авнаа гэдэг дээр ярьдаг байхгүй. Тэгээд тухайн үед яасан гэхээр Carlos Valerian маш хүнд бэртэл аваад бараг үхэхийн наагур тэгэхээр түүний өв залгамжлалыг хэн авах вэ гэдэг дээр яриа үүсдэг. Тэгээд Joffrey аавна гэсэн чинь түүний дүү Waemond эсэргүүцдэг. Иймэрхүү үйл явдал болдог байхгүй. За тэгээд тэр Waemond Valerian яадаг вэ гэхлээр хааны ордонд хааны үүдээс харж агаад одоо Rhaenyra-гийн 3 хүүхэд бол бутаж юм гэ бастер яг орил яг ингээд Carlos Valerian-тай адилхан орилдог байхгүй. Тэгээд тухайн үед яасан бэ гэхлээр Daemon Targaryen тийм ээ. Daemon энэ Waemond Targaryen-ы толгойг нь таслаа гэдэг байхгүй. За ийм яг иймэрхүү үйл явдал тухайн үед болдог. Тэгээ яг тэрнтэй маш адилхан бол ингээд харагдаж байна. Маш адилхан бол санагдаж байна. За тэгээд хэдүүлээ жоохон үсэргээд тий одоо Carlos Valerian ингээд ууралж ахаас их л хэдүүлээ харж байна шүү дээ тийм ээ. Ингээд араас нь түүний орилж чинь тий. Энэ бол бастер. За тэгээд үүний дараа юу дүрсэлж юу болж байгаа вэ гэхлээр Rhaenyra тэ орой цайз дотор ингээд ганцаараа алхаж байгаа. Тэгээд алхаж яснаа тэг сонирхолтой хэсэг гарнаа. Алхаж яснаа Daemon өрөөнд орж ирээд Daemon-ы хүнжилд орж ирээд тэр хоёр хамт хөвтөж байгаа. За тэгэхээр энэ хэсэг юу вэ гэхлээр Daemon одоо өмнөх хэсгүүдээр бол одоо Daemon хин хоёр Rhaenyra хоёр л нэлээд дотн харилцаатай тийм ээ. Тэдний одоо эхнэр нөхрийн харилцаа нэлээд дотн байсныг харуулж байгаа бол одоо энэ хэсгээр болох нөр бүр хамт унтгой болцсон байгаа даа. Тэгэхээр энэ хоёрын дундуур хаан ширээ орж ирсэн. Энэ хоёрын харилцаа ерөнхийдөө хөндөрсөн байгаа гэдэг бол ерөнхийдөө хэдүүлээ харж болж байна. Хөндөрсөн байгаа хэдүүлээ харж байна. За ингээд маргааш нь хувц сонгох нэг хэсэг бол гарч байгаа тийм ээ. За тэгээд ингээд Rhaenyra за ямар хувц өмсгөө яах вэ хүү гэж байгаа. Тэгээд сэлэм зүүх юм уу гэж. За энэ дээр бол ерөнхийдөө би бол ингэж бодож байгаа. Одоо энэ бол яг зөвхөн миний л бодол шүү. За. Тэгээд буруу яж болно. Нэгдүгээр одоо ингээд Rhaenyra ингээд хувцаа сонгох яах вэ? Арт иргэд нь яаж харагдах вэ гэдэг нь өөртөө итгэлгүй байгааг харуулж байгаа. Ягаа өөртөө итгэлгүй байгаа гэхээр энэ төв ерөөсөө л эрэгтэй Rhaenyra ерөөсөө эрэгтэй хүнтэй л харьцуулагдаад байгаа. Эрэгтэй хүнтэй тийм ээ. Aegon-тай л харьцуулагдаад байгаа. Daemon-тай л харьцуулагдаад байгаа. Тэгэхээр энэ төвд эмэгтэй хүний үнц нь бол маш бага. Эмэгтэй хүний үнц нь бол маш дорой байгаа байхгүй. Тийм учраас яаж байгаа гэхээр ерөөсөө л харьцуулагдаад байгаа учраас мань хүн өөрийгөө голж байгаа. Хоёрдугаарт ил зүүхийг хүсэж байгаа шүү дээ. Би ил зүүчихөө. Ягаад ил зүүх гэдэг нь ерөөсөө хүчрхийг харагдуулах гэдэг байгаа тийм ээ. Би бол дайчин тийм ээ хүчрхийг харагдуулах шүү. Хоёрдугаарт ерөөсөө нөгөө дотор нь байгаа өршөө авах тэр хүсэл нь унтраагүй байгаа шүү гэдгийг л ерөөхдөө харагдаж байгаа. Тэгэхээр тэр дутуу үнэлэгдэж байгаа тэр дутуу зүйлээ ил дээр болон харгислаар сольчих үедээ гэсэн тийм мэдрэмж бол ерөөхдөө надад бол төрсөн гэсэн. Тэгээд хичнээн хүчрхээ өөрийгөө мянга хүчрхийг харагдуулахыг хичээсэн ч гэсэн яасан бэ гэхээр чи эмэгтэй хүн шүү дээ гэдгийг сануулж байгаа юм шиг Rhaenyra-гийн биений юм нь л ирж таардаг. За тэгээд ингээд үүний дараа
ард иргэдтэйгээ уулздаг тийм ээ ард иргэдийн асуудлыг шийдэх маш олон асуудлууд бий болдог. За яа түрүү нэг өмнө дурдсанчлан хот хоолгүй болсон, тариачид байхгүй болсон, гэл луу идсэн гэл маш олон асуудлууд. За энэ асуудал дээр энэрэд бол маш хэцүү санагдаж байгаа тийм ээ. Эдгээр яаж шийдэх үү гэдэг. Энэр бол нэг талдаа бол мэдээж яг энэ болгоныг яаж шийдэх талдаа суралцаагүй байх гэж бол би бол бодож байна. Тийм ээ. Штэ хаана хажууд байсан ч гэсэн яг энэ нарийн зүйлүүдийг суралцаж амжаагүй яваад өгсөн. За ингээд энэ олон асуудал дээр манайр энэр бол стресст нэ. Тийм ээ. За тэгээ стресс жаад мань хүн нэг шийдэлд хүрдэг байхгүй. За юу гэсэн гэхээр ерөнхийдөө энээр найр хий. Тэ? Найр хийгээд одоо энд байгаа энэ үссэн энэ бүх зүйлүүдийг шийдий. Тэгээ хүнхээ аргалчих гэдэг тал дээр юм шинэ одоо гаргалгаа гарч ирсэн. За тэгэн гутаа мань хүн яасан бэ гэхээр найр хийх шалтгаан хэрэгтэй. Тэнгуү түүний 3 хүлэгт баатрыг цолж байгаа. Тэр 3-т овог өгж байна. За ингээд all white те. За ингээд шинэ лууны эзлүүдийг тодорхойлоод тэгээд эднэрт цол хэрэгэм өгөөд энэ цол хэрэгмийг яах нь тэмдэглэнэ. За энэ тэгээ энэхүү баяр ослыг одоо Вестерисийн лордуудад одоо яаж тийм ээ тэмдэглэж. За би яг хоолоогоо бичээд байж байна та. Эргээзлэх. За тэгээд яг энэ баяр ёслолтой Вестерисийн лордуудад яг өөрийнхөө давуу талыг одоо харуулах тийм ээ. Тэгээд жирийн ядууст одоо жирийн ард иргэд дундаас одоо тийм ээ ийм хүлэг баатарлуу унсан хүлэг баатууд тодорлоо гэдэг одоо иймхүү ойлголтуудыг өгч одоо тийм ээ тэгээд ингээд өөрийгөө одоо эдний эзэн болсон шүү би ийм мундаг хаан болсон шүү гэдгээ батлах тийм одоо зоригтойгоор одоо ингээд энэ гуравт бол ингээд цол хэрэгэн бол өгөөд тэгээд яаж нөө цол хэрмийг бол ингээ өгж байгаа маа. За тэгээд ингээд all white гэдэг овог өгж байна. Hammer гэдэг овог өгж байна тийм ээ. Hugh Hammer гэдэг өгж байна. Тэгээд Adam Hall гэдэг овгийг бол ингээ өгж байгаа. Тэгээд ерөнхийдөө цаадаа санаанал өөрийнхөө ерөөсөө би хууль ёсны хаан гэдгээл батлах гэж л хийгээд байгаа олон орлогуудаа л гэсэн үг. За ингээд дүрс шилжээд тэгээд Александр хоёрын яриа ингээ болж байгаа тийм ээ. За тэгээд тэгээд Александр хоёр ингэ ярилцж байгаа. Тэгээд энээр одоо түүний хүү Дэрон Таргаран ингээд энэ цайз авчирсан гэдгийг бол хэлж байгаа. За тэгээд ард иргэд бол хоол ундгүй байгааг мэдсэн. Ард иргэд бол хоол ундгүй бас яагаад тэгэхээр ноёдууд мөнгө төлөөд бүх хоолундыг аваад нөөцөлдсөн. Тэгсэн чинь ард иргэд ингээ хоолгүй байдал үүссэн. За үүнийг энээрээ мэдээд лордуудыг цуглуулж байгаа тэдэнд харах өгөөд тэгээд тэдний гэрийг бол ингээ тон дээрэмдэж байгаа. За яг энэ бол нэг талдаа ард иргэдтэй сайн юм шиг байгаа боловч нөгөө талдаа энээрээ өөртөө бол маш том аюулыг бол бий болгож байна. Учир нь лордууд эсэргүүцэх юм бол одоо тэгээ лордуудын хайрыг татахын оронд мань хүн бүр эсэргээрээ нөгөө талдаа ард иргэдийн талд хит үйлчилж байгаа нь асуудал авчрах уу гэж бол би хувьдаа бол харж байгаа шүү. За тэгээд иймэрхүү хэсгүүд ингээ гарч ийн тийм ээ лордуудын хэсэг гарч ийн. Биднийг бол баг үзээд ойлгож байгаа учраас нарийн зүйл ярих шаардлага байх гэж бодож байна. Тэгээ Демон Ренеро хоёр юм бол яриа гарч байна тийм ээ. За үүн дээр бол юу ярьж байгаа гэхээр мөн адил тийм ээ. Демон бол ерөөсөө л тэгээ ард иргэдийн энэ асуудал чи оролцох хэрэг байхгүй шүү дээ. Эдгээр үлсчлэг, эдгээр сангажлаг хоёулаа энэ яваад алах ёстой хүмүүс энэ алаад хидэх ёстой хүмүүс нь хидаад хоёулаа Westeros TV-г эзлээд тэгээ зөвнөлийн дагуу байх ёстой, зөвнөлийн ханхуг хэдүүлээ авчрах ёстой штэ гэдэг иймэрхүү зүйлийг ингээ яриад байгаа тийм ээ. Демон бол ерөөсөө тэгээ демоны мөн чанарыг эндээс харуулад байгаа. Тэгэхдээ нэг талдаа бол демон одоо өмнөх ангиудаа бодвол маш зөөлөн болсон байгаа гэдэг хэдүүл эндээс харж болж байгаа тийм ээ. Ренерэ одоо хатны одоо үгэнд бол нэлээд орж байгаа гэдэг бол ингээ харж болж байна хэдүүлээ эндээс. Одоо их зөөлөн хандж байгаа. За тэгээд Ренера Дэрон тийм ээ Таргариен болон Александ хоёрыг уулзуулж байгаа. Тэгээд энэ хоёрыг уулзуулад тэгээд энэ хоёр бибээр танихгүй байгааг мэдээд өөрийг нь хуурсан байна гэдгийг бол хатан маань бол мэднэ. Өөрийг нь хуурсан байна гэдгийг бол одоо манай хатан бол олж мэднэ. За хуурдагсан байгаа гэдгийг мэдчихэж байгаа. За тэгээ үүний өмнө болохоор газ нэг юм хальт юм ярьч. Үүний өмнө болохоор одоо Ренера хатан маань ард иргэдэд ингээ хоол өгж байгаа тийм ээ. Хоол өгж байгаа. Ард иргэд өөрийг ингээ дэмжиж байгаа. За үүндээ урамсж байгаа. За нэг талдаа бол ингээд энэ зэл сайн зүйл боловч нөгөө талдаа энэ нь бол за хит их эрх мэдлийг авах гэж улаарснаас болж нөгөө талдаа бас нэг том асуудлыг бий болгож байгаа юм үйл явдал болов гэж би бол хувьдаа хараад байна. За ингээд төгсгөлд нь яасан мэхээр мэдээ ирнэ. За мэдээ ирсэн чинь Ormond Hightower уулна Ренера хатанд нэг киноны эхэнд бол бууж өгсөн шүү дээ тийм ээ. Ренера хатанд бууж өгөөд тэгээд Дэрон одоо
ханхуг бол ингээ өгөөд явуулж байгаа шүү дээ тийм ээ. За тэгсэн чи яасан мэхээр Ренерэ хууртагцснаа мэдсэн. Ормонд бол хэнийг дээр таргарыг бол өгж явуулаагүй, оронд нь хуурамч хүүгд өгж явуулсан. Тэгээд мань хүн тэр жигээрээ хоошоо яваад тэгээ өөрийнхөө айрмыг нэг цэрэг өхүүлээгүйгээр тийм ээ. Демон таргараа нэг хуураад тэгээ хоошоо яваад одоо Тамблтон хотыг бол эзэлж авсан байна. Тэгээд ард иргэдийг цайз руу оруулаад тэгээд дотор нь луу байгаа тийм ээ, луутай. Тэгээд ингээ айрмаа оруулаад ард иргэдийг ингээд эзлээд авцсан байна. За тэгэхээр одоо Ормонд Хай Тавер тийм ээ ямар төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болсон. Гэхдээ ямар тач тактикийн хувьд, бодлогын хувьд үнэхээр мундаг удирдагч гэдгийг бол хэдүүлээ эндээс бол харж болж байна. Ормон Хай Таврыг бол харж болж байна тийм ээ. За тэгээ мэдээж Ренера очоод луугаараа яг Ренерад 3 луугаа хүчтэй. Тэгвэл Ренерийн ард иргэдээ очоод шатаачих юм бол ард иргэд тэмцээ гимгүү ард иргэд бол байна гэдгийг хэдүүлээ харж байгаа тийм ээ. Тэгээд яаж байгаа гэхээр ард иргэд өгөх үү, яах вэ гэдэг ийм маш эзэгтэй цаг үе дээр ингээд хурж ирээд тэгээ энэ хүү анги маань бол ингээд өндөрлж байна. За энэ бас нэг сонирхолтой болохоор энэ луу сурагч нар байгаа шүү дээ. Тэгээ луу сурагч нар бол мэдээж Ренеригийн талд байгаа хэдүүлээ эндээс бас харж болж байна. Тэ бид нэр Хай Таврш Ренеригийн талд үйлчилж байна гэдгийг харж болж байна. За тэгээд ингээд төгсгөлд нь юу болж байгаа гэхээр Ренер ингээм дүрлэлсэн юу Хай Тавр овгийн тугийн ногоон тугуудыг шатааж байгаа. Тэгээ наан Ренер ингээд зогсож байгаа тийм ээ. Тэгээ мань хүний хувьд бол ингээд сонголт ирж байна. Очоод шатах уу яах вэ гэдэг дээр сонголт ирж байна. Тэгээд 4-р анги дээр бол одоо Ормонд Хай Тавр ямар бодлоготой тийм ээ ямар тактикт болоод ингэж эзэлсэн бол юу хийх гэж байгаа юм бол гэдгийг маш олон сонирхолтой гоё зүйлүүд бол ингээ өрнөхнэ. За ингээд энэ хүү дугаараа би одоо хамгийн богинохноор хийсээр 40 хэдэн секунд бол 40 хэдэн минут болчлоо. За тэгээ орхисон зүйл мөл байвал та хэд маань гоё бас нээлттэй гоё бичээд өгөөрэй гэж бол та хэдээсээ хүсэж байна. Тэгээд энэхүү дугаарыг маань сонирхож үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Надтай хамт байсанд баярлалаа. Тэгээд бас сонирхолтой комментуудаа илгээж байгаад бас та хэд бас маш их баярлалаа. Тэгээд хэдүүлээ дараагийнхын дугаараа эргээд уулзцгаая. Тэгээ бас нэг юугаа ирэх дараагийн дугаар бол нэгдүгээр хөдөө явахын хөдөө явах үеэр бол яг гарцсан наадамд харчиж байгаа. Тийм учраас чанарны хувьд, дүрсний хувьд жоохон асуудал үүсч магадгүй гэдгээс олж жоохон имиж байна. Тэгээд бас нэлээд удаж орж бас магадгүй гэж бас бодож байна. За тэгээд 4-р ангиараа эргээд уулзцгаая. Валар маргорис. Бай.